Харин гэхдээ гордол чинь их сони юм шиг юм байл шүү дээ. Одоо гордсноосоо биш булчирхай зочичд юм байлээ. Яг ясам дээрээ бол гордч байсан бас л анхны төрөлтийн дараа дөнгөж төрчөөд удаагүй хахад хүмүүс аягүй хэлдэг байсан да. За гордож тэнхтэй дайваа өстой нэрэ. Ямар үлбэрч өгч байгаа шүүндэ гордтой ингээл аягүй хэлдэг байсан. Тэгээд санаандгүй юмнаас хүм гордчтэй мэлээ. Дөнгөж удаагүй сартай л байлаа да. Тэгсэн манай дүү ах эрэхтэй ийм тортны савтай юм шууд гаргаж ирээ нэг ширээн дээр тавьчихсан байхгүй. Тэгвэл хүн чи хинч торт гэж бодож шít. Тэгсэн чи аяг байсан байхгүй. Зүгээр л шууд гаргаж ирээл савтай 50-30 нөгөө нэг торт гэж одоо тэрнээс гордож исэн. Бүр хүүхэд маань нэлээд том 7-8 сартай болсон хаана ааваасаа ундаа умаар санагдаад ааваасаа ундаа асуусан чи аав байхгүй гэж хэлсэн мөртлөө босоод нөгөө орныхоо хөлийн шүүгээ гуудлаад юм шажигнуулаад ухаад харна. Яг ч юм дотроо надад ундаа гаргаж өгөх гэж ин гэж бодоод хараад хүлээгээдсэн чинь хаалгыг хаагаад буцаа суугаад зургтаа үзээд тэгсэн чинь маргааш нь хөх өвдөд халуураад босч ирсэн. Тэгэхээр тийм амир энгийн юмд гордтiin бэлээ. Тэгээ тэрнээс хойш бол нэг ийм арга ашигладаг болсон байхгүй юу? Гордох гээд байгаа юм шиг санагдах юм алгаад олоодаг болсон. Тэгээ та хэд бас тэр аргыг хэрэгжилж үзээрэй. Яг өхүүлгээ болсноос хойш ч гэсэн бүр тэр рефлекс арилахгүй гордсон байхад гэж бодохоор бол яс алгаад олоодаг болсон. Хоёр төрлөлтөн дээр хоёулын дээр нь тэгжсэн. Эхний удаадаа тэгж амар гордчихсан учраас айгаад хоёр дахь дээр нь бол ер нь юм л алгаад олоо. Арай гэртээ нөхөр орж ирэл галгаад олоо. Бэж идэв штэ манай уншаа бол яг алгадлаад байгаа гэдэг. Ер нь тэгэхээр яг бас сэтгэл санаатай айгүйх холбоотой учраас сэтгэл санаагаа тэгэл хуурал өнгөрөөчих жоохгүй юу? Бас нэг тийм арга байна. Бүрхэн амт аав маань их өндөр настай хүн болохоор нөгөө сонинд төмс боогоод авчирч өгж хуураад гартааг минь гаргаж ирсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг юу л юм шиг санагдсан. Тухайн үедээ болохоор зүгээр гордсноос боллоо л гэж бодож исэн. Анхны төрөлтөөсөн болохоор тэгээ яваандаа сүүлийн төрөлтүүд дээр бол сэтгэл санаа жоохон тавгүй докторгүй үед юм уу эсвэл хөхний сүгээ сайн сааж сулалдаггүй дандаа ингээд хөхний сүг дүүрэн байх амархан зангирахад бэлэн байх ийм үед л гордолт үүсдэм болов гэсэн ийм бодолтой болсон. Тэгээ тэрнээс хойш ер нь бол гордаагүйдээ хөхөө байнга сааж суллаад тэгээд сэтгэл зүйн хүртэл бас харцангуугаар нэг 50 төвшөнд байлгаж удирдах бараг сурсан байх. Ард иргэдийн дунд бол одоо гордолт гэж ярьдаг. За яг эмнэлгийн хэллэгээр ярих юм бол уурэг сүү зангирч яана л гэсэн үг. Энэ нэг мемэнд 35-аас 48 ийм нарийнхан ийм аалзны тор шиг ийм судсаар сүү орж ирдэг. Тэр судсны цорго нь хөхний нөсөөний ард байж идэг. За гордолт гэдэг маань юу юм бэхээр ээж ямар нэгэн юмд гордно. Тэр нь юу юм бэхээр энэ нөгөө сэтгэл санаатай холбоотой. Нэгэсэндээ сайн стресс гэж ярьдаг ш одоо зарим юмчнууд. Энэ маань яаж яах вэ? Төрсний дараа надад ирж байгаа хүн бүхэн надад гоё юм авчирч өгдөг гэдэг ийм бодлыг юусаа толгоноос авч явах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар хаалга онгоог чимээ сонсогдонгууд л нөгөө ээжүүд маань ядг вэхээр за хин ирж байна над дээр гоё юмтай ирж байгаа бах та гэдэг юм уу тийм ээ. Төрсөн хүн дээр заавал юмтай ирдэг гэж боддог. Эсвэл нөгөө нөхөр нь орой ажилласаа тараал юм бариад ороод ирдэг. Өөдөөс нь харахад надад юм өгөх гэж байгаа юм уу гэдэг. Бидний бодол санаа тийм ээ таагүй бас мэдрэмжээр энэ хөхний судас чинь бас агшиж идэг. За ингээд нөгөө өөрөө нарийнхан судас дээрэс нь агшилт өгчгөр энэ дотор нарийнхан тэр жижигхэн судсанд чинь өөрөг сүү хоёр холилдох ийм одоо боломж байдаг. Зангирсан хөхний энэ зангираа хөндүүрлсэн байгаа хөндүүрийг яг тэр хөндүүр дээр нь массаж хийгээд сайн сааж гаргахгүй л байх юм бол зангирдаг. Энэ хугацаа өнгөрсөн сүү сайхан жигдэхэн болцсон ч гэсэн гордоход яг тэр мэдрэмжийг авдаг. Хөх халуу оргиж ирнэ, улайж ирнэ. Тэгэхээр яах вэ гэхээр ээжүүд маань нөгөө гордцсон болвол гордцсон хүндээ хилээд би яг одоо ингээд таныг орж иж хахад би ингээд гордчих шиг боллоо. Эсвэл одоо чамайг орж иж хахад гордчих шиг боллоо ч гэдэг юм уу. Ингээд нөгөө хэлэхээр нөгөө ар гэрийнхэн минь сандралдаал нөгөө гордоо гаргах гал янз бүрийн юмар ингээд хуурдаг тийм ээ. Эхлээд нөгөө гордсон юм нөхгүй хуурдаг. Ингээ хуурахаар нөгөө хөх нь өвдөж байгаа хүндүрлсэн байгаа ээж чи уйлдаг. Арайчтай ингээ өвдөж ахт чи ийм юм яагаад энэ нь яаж яах вэ гэхээр эргээд ээж нь тэр нөгөө уйлсан энэ мэдрэмжээр нөгөө сулрах нь шүү дээ. Одоо нэгсэн зүгээр хар үгээр ярих юм бол нөгөө буцаад нөгөө агшсан юм судас маань нээгдэж зүгээр хар үгээр хэлэх юм бол тэгж хэлэх боломжтой тий. Тэгээд дараас нь нөгөө горцсон юм нөхөр ээж баярлаад ингээд ээж яг нь тайвшрангууд
нөгөө энэ зангирсан юу чинь тайлагдаад ийм нэг уламжлалт арга байдаг. Эмнэлгийн аргаар бол яаж одоо энэ зангирсан хөгийг яах вэ гэхээр за тэр дом юугаа хийж болно. Дээрээс нь зангирсан хэсэг дээрээ л хурууны өндгөр массаж хийн. Одоо жишээлх юм бол хөхний одоо яг миний энэ дарж байгаа энэ судсанд зангирал үүссэн байх юм бол дандаа эсрэг талаас нь хөхөө тулж өгөх нь шүү дээ. Тэгээд дандаа хурууны өндгөр гар хүрхийн би бол одоо ингээ өндгөр массаж хийгээд ингээ зүгээр ярьчиж байна. Яг практик дээр жинхэнэ амьдрал дээрээ бол гар хүрхийн аргагүй хорон хөндөөр. Тэгээд л гар хөрөнгөт би арзганаад л маш их өвддөг. Инээс нь болоод ээжүүд маань ёо өвдөж ин одоо нэг жоохон байжгаад, жоохон унтаж агаад басаа, жоохон амарч агаад ингэхэл юм болвол тэгэл энэ сүү үйлдвэрлэл тасралтгүй явагдаж байгаа. Ар араасаа сүүр нь хоригдлогцаар агаад тэгээ бүр тэгтэрчаад хөөхт маань хөхөөдч гарахгүй, саалтураар саагаадч гарахгүй, эмч рүү одоо ингээ явах энэ үе рүүгээ ордог. Тийм учраас дөнгөж зангирж байгаа баг үе дээр нь массаж хийгээд тэгээд саалтураараа сахан сад хэдлэн саагаад зангираагаа гаргаад ах. Хаан зангираа бай тэр бүхнээ шалгаж гаргаад ах юм бол хизээч энэ уурыг зангирч ээжд маань асуудал үүсэхгүй тийм ээ. За гордцсон тохиолдолд бол яг уурыг ороод дөнгөж одоо уурагтай байх үед сүү ороод зангирж байгаа зангираа гаргах, горьцсон зангираа гаргах хоёр чи ийм өөр шүү гэдгийг бас хэлнэ. Тэгвэл массаж заавал хэрэгтэй, саах хэрэгтэй. Хамгийн гол нь сэтгэлгээнийхээ энэ одоо зочрол энэ юуг нь бас тэр домын аргаар бас гарах нь бас нөгөө практик дээр харж яхад бас яг үнэн бодиттой байдаг. Тийм ч учраас нөгөө манай дан зүрийн одоо нөгөө өхний зангираа гаргадаг ийм бариач үүдэг, тийм юу байдаг гэдэг ингээд хүмүүс маань яваад идэг. Гэхдээ бид нар яах нь массажлаад саагаад гаргах нь хамгийн чухал шүү гэдгийг би бас дахин анхааруулахыг хүсэж байна.